Хэрхэн та бүгдийн амрыг ирээ. Миний би Сэлэнгийн аймаг дахь шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын харуул хамгаалалттай ажилтан ахлагч Жамин Дэв аймаг төвшин байна. Миний авыг Намжил сөрөнгийн Жамин Дэв гэдэг Булган аймгийн Бугад суманд төрж өссөн. Миний ээжийг Даваа сөрөнгийн Жимгээс Сэлэнгийн аймгийн Зүү харахад төрж өссөн. Би айлын юуган хүү дороо нэг дүүтэй. Би Сэлэнгийн аймгийн Сүхбаатар сумын 3 дахь сургуулийг 2007 онд төгсөөд 2007-оос 2012 оны хооронд Үндэсний бие тамирын дээд сургуульд биеийн тамирын багш дасгаж боловч эрүүл мэндийн мэргэжилтнээр төгссөн. Бокс спортын мастер цолтой. Одоогоор дотоод хэргийн сургуулийн шүүгэн шийдвэрийн сургууль шийдвэр гүйцэтгэх ангид суралцж байгаа. За миний амьдралын салшгүй нэг хэсэг чөлөө цагаараа Сэлэнг сайхан нутгийнхаа гол усаар дагшлах их дуртай. Энэ одоо хобби гэх юм уу, сонирхол гэх юм уу. Ер нь хар багаасаа орхон голынхаа хөвөнд өссөн болохоор ер нь загсанд их сонирхолтой дуртай. За би 4-5 дугаар ангиас хойш юм уу. Одоо яг манай үеийн хүүхдүүд залуучууд яг л манай үед чинь яг голын эргээр л өссөн. За тухайн үед бол одоо 300-ийн гардыг гэж байсан. Оросын тэмээ гардыг зардаг байсан. Тэрүүгээр бургасан дуяал тэгэл хамгийн анх загсчилж эхэлж байсан. Загс сурах яг юу нь гоё байдгийг, юу нь сонирхолтой, яагаад тэнд дууралтыг загс сурах ер нь яг гоё мэдрэмж нь гэх юм бол яг тийм тухайн моментод одоо өгөөшөө маань загс өмхөөд тэр зүйлийг ерөнхийдөө ингэж гаргаж ирж байгаа. Яг үгээр илэрхийлэх ер нь бол хэцүү. Яг нэг тийм ямар мэдрэмж хэмтэй. Тийм сайхан мэдрэмж гэх юм уу. Яг үгээр бол илэрхэд ер нь болж байгаа юм. Хэцүү юм байна. За миний багнаас 10 жилийн чөлөө цаг энэ заанаас салшгүй болмотой. Бүхэл цаг үеийг энэ заалдаа бэлтгэж цаа удаа дамжил гарах бүхэндэс маань энэ заалнаас эхэлдэг. Энэ багш байгаа. Бидний дасгалжуулж бас өдөр зэрэгтэй болох багштай маш их байна. Амрагийн багш байна. Монгол улсын гавьяат, Оросын улбаны улсын Борид улсын гавьяат дасгалжуулагч Гавиг гэж хүн байна. Манай амар төвшин бол одоо 2005 онд над дээр 14 настай ирж исэн. Тэгээд өсвөрийн улсын аваргаар алтан медаль, залуучуудаар алт мөнгөн медаль авч исэн. Насан туршидээр одоо хүрэл медаль, Азийн өсвөрийн аваргад явж исэн, Азийн дэлхийн аваргад Турк руу надтай цуг явж исэн. Маш амжилттай тоглож исэн. Одоо Шигшээ багийн Идэр хүү гээд 54-ийн нэг номертой одоо 16-таа байхдаа хүрлийн төлөө одоо маш сайн тоглолтож амжилт гаргаж исэн. Манай одоо шилдэг спортын мастер ийм тамирчин байгаа. Тэгээ одоо Амраа маань ингээ шүүгэн шийдвэрт энэ газар ажилд ороод ингээ амжилттай явж байгаад надаа багшийн хувьд бол баяртай байна.
шүүгэн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 5 сард жолооч албан тушаал томилогдсон ажиллаж байгаад 2020 онд харуул хамгаалалтын ажилтнаар томилогдсон одоо хүртэл ажиллаж байна. Манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань миний бодлоор амьдралдаа алдаж онж яваа аав ээж олон хүүхдүүдийг эрэг зүйлд хандуулах, одоо нийгэмшүүлэх ажлын хүрээнд мэргэжүүлэх сургалт болон ихтэй сургуулиудад хамруулан одоо ажлын байранд дуурчлан өгдөг төрийн тусгай чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага гэж боддог.